За сайн байцгаана үзэгчдээ. To Site Talk podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай энэхүү дугаарт Кьюса ах маань, Батцингэл ах маань хүрэлцэн ирсэн. Мөн Реф Дэвжээгийн Чибрушка буюу ананд маань хүрэлцэн ирсэн байна. За та урилга хүлээн авч энд ирээд суучихсан байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Танай хамт олон бас ингээ урьсанд ингээ баярлалаа. За сайн байцгаана уу? 2026 оны онцлог нэгэн аялын компаниг та бүхэндээ танилцуулъя. Энэ бол Go Batar байгаа. За бусад аяллаас юугаараа онцлог вэ гэхээр мототой туулдаг, замын уртыг мотогоороо давна. За тэгээд Go Batar нь хоёр төрлийн аялал гаргадаг. Тэр нь ямар вэ гэвэл өдрийн аялал гэж байгаа, мөн уртын аялал гэж байгаа. Уртын аялал нь Дундгов аймгийн Цагаан суврыг үзүүлдэг бол өдрийн аяллаар хэдүүлээ Манзуушир хийдийг очиж үзэх нэ. За тэгээд хамгийн онцлог зүйл нь гэх юм бол зөвхөн мототой туулан замдаа гарч ирэх маш олон extreme зүйлсийг үзэх боломжтой. За тэгээд Go Batar маань хагас бүтэн сайн болгон аялал зохион байгуулдаг Ярамгийн Dream Plaza-гийн зав дээрээс хэдүүлээ хөдлөгнэ. За тэгээд аяллахаа үйл явцтай танилццгаая. За ямар ч байсан хүрэх газраа гараад ирлээ. За мототой аялал бол бүр үнэхээр супер юм байна. Өмнө хизээч мэдэрч үзээгүй мэдрэмжээ мэдэрлээ. Тэгээ бас хүн болгоныг яг энэ мэдрэмжийг аваасаа гэж хүсэж байна. Миний бодлоор бол нэг төрлийн бас их сэтгэл зүйн эмчилгээ болж өгдөг юм шиг санагдлаа. Стресстэй олон цагийн юм ажил хийдэг хүмүүс маань нэг удаа ингээ юу ч бодохгүй мото унаад ийшээ байгалийн сайханд гараад ирвэл бас үнэхээр гоё юм байна. Тэгээд миний хувьд бол Go Batar-ыг сонгон үйлчлүүлж аваад маш их баяртай байна. За тэгээд бас та нарыгаа Go Batar-ыг сонгож үйлчлүүлээсэй. Миний мэдэрсэн мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна. За та хоёроор маань ойр сонин сайхан юу байна? Ер нь юу хийж гин? 100 бас маш гоё болж штэ тий. Өнгөрсөн 6-7 сард бас нэлээд хүйтэн байлаа. Цасмаас 6 сард үзэгдлээ. Тэгээд одоо наадмын дараа намар болох гол байж гин. Одоо би саяхан юу байгаад нэг газар зөөгчөөр ажилд орсон. Тэгээд өнөөдөр менежерээс надад 3 цагийн чөлөө өгчөөч гэдэг. Тэгээ би одоо яг энд ингээ оролцоод ингээ сууж байна. Оо вау. Тэгээд нэгд өдөр Токио дотор явна. Наадмаар Японд очно. Нэг өөрийнхөө одоо нэг мэрэгжлийнхаа одоо карьерийнхаа нэг компани дээр очиж дадлага ингээд CV-г өгчээсэн. Тэр маань хариу маань ирчихсэндээ нэгд өдөр явахаар болсон. Тэрийг үлээгээл явчихна. За баярлалаа. Би бол яг нөгөө Улаанбаатарын үдэшгээд яг ийм морь хилдэг бах гэж бодоод сууж байна л да. Мэдээж өөрийнхөө хийдэг ажлууд байнга хийж байна. Мөн одоо сүүлийн үед нэр рил хийгээд эхэлсэн. Тэрийгээ хийж जैन тэгэл иймэрхүү л байна да. Шинэ цамгийн дуунуудаа хийж байгаа. Шинэ цамаг удахгүй тэгвэл бас гарч ирэхээр байна. Тийм ээ хаа. За манай подкастын гол зорилго яг юу вэ гэхээр одоо хүмүүс нэг тийм үе хоорондын ялгааг айгүй чухалчилж ярьдаг болчихж тээ. Gen Z, Gen Alpha, Millennial, Gen X гэд тус онуудад төрсэн хүмүүс энэ нь үйлчлэгдээд энэ нэршлүүдийг авч байгаа юм байна. За тэгэхээр манай Чибрушкагийн хувьд болохоор өөрөө Gen Z үеийн төлөөлөл сууж гин. За Кьюса ахын хувьд гэх юм бол Gen X үеийн төлөөлөл болж гин. Тэгээд их дугааруудын манай оролцогч болохоор яг ийм форматтай явж байгаа. 2 хост, тэгээд 2 зочин. 2 зочны хувьд болохоор нэг нь Millennial or Gen X, нөгөөх нь болохоор Gen Z гэсэн. Тэгэд үнэхээр энэ үе хоорондын ялгаа гэдэг зүйл бид нар чухалчилж авч үзэх ёстой сэдв муу юм уу? Одоо хүмүүс нэг юм баригдуул болцсон байгаа даахгүй юу? Хайрцагт ороод би үнэхээр л Gen Z бол би одоо Gen Z шиг тийм ээ дийлэх гаргаж байгаа Gen Z нарын алдааг давтахад энэ бол асуудал биш ээ. Харин Millennial эсвэл Gen X-ийн хувьд болохоор бид нар зөвлөх ёстой, заах ёстой. Бидний заавар зөвлөгөөг тэд байнгын сонсох ёстой гэсэн нэг юм тулгадаг зарчимтай. За энэнийг бууруулахын тулд манай гол зорилго оршиж байгаа юм. Энэ зүгээр л насны ялгаа шүү. Өнөөдөр 18, 19 дэх хүүхдүүд тэнэг байж болно.
магадгүй 30 хүрээд 40 хүрээд ээж аав болоод тэдний бодол санаа нь өөрчлөгдөнө. Энэ ингээд цаг хугацааны асуудал шүү гэдгийг хүмүүс түрүү тийм төлөө зорж байгаа. За тэгээд өлөөний асуулт руугаа оръё. За тэгээ. Надад ирсэн эхний асуулт нь болохоор анх одоо Кьюз ахын үед анх хамтлаг байгуулад тэгээд яг хипхоп жанраар ингэж Монголд ингээд дуу хийж явах анх танд яг ямар сорилт тулгарч ив, ямар асуудал гарч ив. Харин Чебрушкагийн маань хувьд болохоор яг анх яг веб дивжэд ингээд ороход яг хамгийн анх бас яг юу ингээд сорилт болж ив. Тэгээд тэрийг яг яаж даван туусан бэ та хоёр? Тэр үед Монгол бүхэл юм шинэ байсан шүү дээ. Мэдээж монголчууд маш яруу найрагдлаг ард түмэн. Тэгэхдээ яг ийм химнэл дээр энийг одоо авцалдуулж урлаг болгох энэ зүйл бол өөрөө цоо шин зүйл байсан л да. Энийг хэрхэн гоё хийж болох вэ гэдэг маань хүн бүрийн хувьд одоо цоо шин ямар нэгэн тийм сургууль байхгүй. Цоо шин зүйл байсан. Тэрнгээрээ л их сонирхолтой байсан гэх юм. Ерөнхийдөө Монголын хипхоп урлаг бүжгийн суурьтай бүжиглүүлэх гэсэн зорилготой дөргиох химнэлтэй хөгжөөх гэдэг ч юм уу. Миний хувьд өөрийгөө илэрхийлэх утга агуулгын хувьд яруу найраг тэр зүйл нь одоо үгэн суурьтай тэр зүйл нь илүү чухал байсан. Тэгэхээр би яг тэр олон ингээд борооны дараах мөг шиг бүх хүмүүс хипхоп оролдож эхэлж байхад би тэр дундаас ялгарх тэр юмыг хайжлаа. Тэгээд одоо хамгийн анх гэвэл би 1998 онд интро гэдэг дууга үгийг ахтайгаа хамтарч биччихсэн л да. Тэгэхээр энэ бол интро нэрийн хуудас танилцуулга инфо гэл үгэлэхэд тэр үеийн хипхоп чи юу байсан гэхэлэр би чамд хайртай гэж явдаг байсан байхгүй. Тэгэхээр чи миний энэ интро инфо манай галактик миний рэп тактик харын соёлын нөлөө хувийн эрхчлөө гэл ингээл үзэл бодлоо ингээл дуулаад явах нь тухайн үеийн хипхоп сонирхдаг залуучуудад бол тийм нээлт болж илаа. Тэгээ тэр нь юу байсан гэхэлэр ерөөсөө яг энэ rhyme буюу сүүл холболт flow буюу одоо энэ химнэл хэмжээний одоо аялгаа гэх юм уу? Хэмжээний би одоо энэ яг flow-ыг юу гэж орчуулдаг? Чи химнэлээр л явах юм. Тийм химнэл тий. Энэгээр л одоо ялгарч исэн. Тэр үед манайхан бол ерөөсөө юм 4-4 гэдэг шуваагаад тэзүү хуваагаад өгүүлчихдэг юм байсан. Тухайн үед нийгэм нь одоо ингээд та хэдийг хэрхэн хүлээж авч ирсэн бэ? Нийгэм бол хүлээж аваагүй. Нийгэм бол тэр дуулдаг залуучууд хүлээж авч ирсэн. Яг хоббитой. Тий, одоо тэр нэг 100-аад залуучууд хипхоп хамтлаг тийм нийлээд тэд нар л сонсдог байсан. Нийгэм бол ойлгохгүй. Ерөнхий жоохон буруу тал руу аваад энэ тий, ер нь бол хипхоп удамжны тэгээд жоохон нэг муухай. Тэгээд тийм ерөнхийдөө нэг удамжны хулиган гэдэг тэр байр суурьаар хардаг тий. Хипхоп дуулдаг юм өргөн өмчтэй хүнийг ингээд шууд ашиг нийгмийн гажууд гэж лаадаг. Ер нь жоохон чаваста маягийн хардаг байсан. Бүдүүлэг гэх юм уу? Тийм. Танд одоо хамгийн анх бас яг тухайн үед яг тийм одоогийнх шиг тийм студ байгаагүйсэн баг. Тэгээд танд бас яг тийм дуунуудаа хийхэд юу сорилт болж исэн бэ? Ер нь тэр бидний анхны бичлэгч ингээд цагийн 40,000 студид ороод хөгжмөө ингээд фонограм бол хийлгчихэж байгаа. За. Фонограм чи ингээд нэг корктой хүмүүс дээр очиод яг энэ шиг мэйгээд үгээд хийлгчихэж байгаа байхгүй юу? Тэр нь гадны дуу. Бид нар ч мэдэхгүй шүү дээ. Яаж ч юу хийх мэдэхгүй. Тэгэл нөгөөтгөнд дуурайгаад ингээд хийнгууд тэн дээр ороод нэг цагийн дотор дууга эхнээс нь дуулаад нэгдүгээр бадад дуусаа шууд дахилтаа дуулаад хоёрдугаар бадад дуусаа шууд дахилтаа урдуулаад. Ингээд нэг удаа хэрэгжлэгээр ингээд
Тэгээс нь дуустал. Тэгэл явчих. Мөнгөндөө тааруулахын тулд. Аха. Тэгэл нэг цагт нэг дуу гардаг. Бас хэцүү үе гэж. Тэгвэл одоо чүбүг Тэгээ гоё байсан. Хэцүү биш. Тэгээ манайх дээр бол гэхдээ одоо Кюзахи хэлгээр одоо аян дээр ингээ флоутэй биш одоо юу вэ гэсэн үг байхгүй. Одоо манай монгол хэл дээр чинь шүлэг дээр ч одоо толгой холбох байдаг бол одоо Америк ч юм уу одоо яг хипхоп соёлын ингээ одоо culture нь ингээ сайн хөгжсөн улсууд дээр ингээ сүүл холболт нь ингээ ороод ирчихэж байгаа. Бидний одоо энэ хийж байгаа контент болохоор Ref Димбэ гэж байдаг гэсэн байхгүй. Тийм. Одоогоор нэг 13-аас 14 жилийн өмнө тэндээс ер нь бол ихэнх одоогийн ер нь бол сайн артистууд гарч ирсэн. Ер нь айгүй олон артист нэрээ гарч ирсэн байна. Тандер зах гарч ирсэн. Өлөөзөн ах байна. Набрант ах байна. Тэ 113 ах байна. Тэгээд ингээ яваад үзэл ингээд бүх ингээд нөгөө одоогийн артистууд нь анх ингээд одоо барилгынхаа ингээ хундаамаа бол ингээ тэндээс ингээ тавиад өөрсдөө дараа нь ингээ дуу хуурай гэж юм уусл ингээ өөрсдийнхөө ингээ болгож байгаа. Гэтэ бас нөө яг сайн хажуугаар саар болохоор нөгөө бидрийг илүү нэг тийм одоо нэг яг манай контент одоо яг ингээд хүмүүст ингээ айгүй хурж эхлээд байгаа болохоос ш өмнө нь болохоор ингээд ер нь бол нэг 10-1 за өсрээд нэг 4 юм уу 5 үн ингээд за яг эн чинь бас ингээ уурлага гэд ингээд ойлгодог байсан бол хүмүүс ингээд зарим ингээ мэдгүй хүмүүс уусаа байгаа штэ. Тэр хүмүүс ингээд эн чинь ингээ зүгээр ингээ нэгнийгээ доош нь хийсэн хараасан балер юм ярьдаг гэж ярьдаг ч гэсэн энэ ингээд өөрөө соёлынх нь нэг хэсэг байхгүй. Тэгээ одоо энэ соёл нь ингээд одоо ингээ хөгжсөөр байгаа сүүл холболт дээр жишээлбэл ингээ нэг давхар утга Wordplay гэх мэт ингээ орж ирээд ингээ илүү их ингээ батлыг одоо ингээ бид нар ингээ Монголд ингээ илүү хөгжүүлэх гээл ингээ одоо бас хичээгээл. Тэгвэл нийгэм бас яг хамгийн анх бол бас яг тэгж бас сайнаар хүлээж аваагүй. Одоо болохоор ерөнхий ойлгож эхэлж байгаа гэж явж байгаа юу те. Окей. Тэгвэл Кюзахаас болохоор дараагийн асуулт нь болохоор та одоогийн сүүлд гарч ирж байгаа залуу рэпрүүдийг юу гэж бодож байна? Тэр хүмүүс та болохоор би одоо зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг тэгээд тухайн нийгмийн байгаа үедээ ингэж дуулах гэж дуун дээр хийх гэж хичээдэг байсан гэж байна. Одоо болохоор энэ рэп гэдэг зүйл нь арай өөр зүйл рүү яваад тэгэж анх бол рэп чинь ийм Америкт харуудын амьдралын хэцүү юуг ингэж бодит байдлыг дуун дээр оруулж дуулдаг тэгэж үүссэн тий. Тэгээ Монгол тэгээд одоо тэр нь ингэж хөгжөө явж байгаа. Тэгээ та одоо сүүлийн үеийн гарч иж байгаа залуу рэпрүүдийг хэрхэн хүлээж авч байгаа вэ? Дуунуудыг ойлгоход ер нь та ойлгож байгаа юу? Би таньж байгаа үү? Ойлгохын хувьд бол ойлгохгүй байгаа. Аха. Гэхдээ би хүлээж авах шаардлагагүй гэж бодож. Тэд нэр үеийнх нь хүлээж аваа явж байгаа юм чинь. Би яагаад? Аха. Надаар бас тоцохгүй шүү дээ. Аха. Тэгэл тухайн үед би ч гэсэн дуулж хахад өнөөдрийн миний насны хүмүүс намайг хүлээж аваагүй тийм. Авах шаардлага байгаагүй. Ойлгодог ч байсан баг. Тэгээд заавал энэ тэр хүмүүс дүгнэлт хийх шаардлага байна уу гэж бодож шүү дээ. Үе үедээ ингээл явж байгаа юм чинь. Тэ? Одоо жишээлбэл энэ манай анд чинь ингээд төрөхтөл гар утас байдаг гэж бодож төрсөн хүн байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь сэтгэлгээний асар том зөрүү явж шүү дээ. Тэр чинь Gen Z гэж нэрлээд байгаа. Тэгэхээр чинь энэ хүмүүсийн бодож сэтгэх чинь надтай угаасаа нийцэхгүй байхгүй. Ягаад гэвэл энэ цаг хугацааны хүн төрөлхтний хөгжлийн нэг үе шат дээр нэг технологийн дэвшилтэд үед төрсэн хүмүүсийн сэтгэлгээний мөн чанар нь одоо мань митийн үеийн нөгөө нэг эргүүлдэг утас сэргэлдэг байсан үеийн сэтгэлгээ харьж угаасаа зөрчилдөн. Тэнгууд тэр мэдрэмж гэх юм уу одоо taste of music гэх юм те. Одоо үгийн урлагийн хүлээж авах мэдрэмж гээд 20 жилийн зөрүүтэй явчихна. Тэгэхээр заавал энийг харьцуулж адилтгах хэрэггүй. Угаасаа Дэмбэ болоод тусдаа бас нэг салбар хипхопын нэг тусдаа урлаг байхгүй. Би энийг доош нь хийж гэнэ гэж хараад байгаа боловч хэрхэн гоё цэцэн ээж гинэ гэдэг нь өөрөө урлаг байхгүй. Тэрийг л халж харах юм бол энэ хамт нь тэнд байгаад. Түүнээс биш тэрийг олж харж чадахгүй бол энэ утгагүй юм хэрүү шиг харагдана. Тэгэхээр битгий үүс гэж хэлэх гээд байгаа байхгүй. Ойлгохгүй юм. Яг юм ойлгодог гоё хүмүүсээрээ л.
Тэгвэл Жибрушкагийн хамгийн анх рэп хийхэд юу рэп батл хийхэд яг юу хэцүүсэн? Яг яагаад рэп батл руу орж ингэж ирв? Би яг Рэфтенбек 6 дугаар ангидаа анх үзчихсэн. Гэхдээ тэгэнгүүтээ ер нь ингээд жоохон дөөрэж ингэж бичиж үзээд гэхдээ ингээд тэр үедээ зүгээр ингээд сүүл холболтон зүгээр ганцхан ингээд үгээр за нэг ингэж тэгэн гээд ангийнхантайгаа ингээд зүгээр ингээд хоорондоо ингээд хүүхдүүд юм чинь хоорондоо ингээд үзэн тэгээд би ер нь айгүй их ялагддаг байсан. Тэгээ реф дивжээ эхлээд тэр үед чинь би 11 дэх ангисэн. Тэгэл би энд ороод өөрийгөө ингээд сориод харуулж чадах уу гэд ингээд бодохоор ингээд яг ингээд дотроос л ингээд яг чадах гээд байгаа юм шиг. Тий хий гэхээр ингээд зориг ингээд дутаад байгаа санагдаад л тэгээ ингээд одоо ингээд яг ингээд олон үний өмнө өөрийнхөө бэлдсэн юм аа. Надаа ингээд 4 минут байгаа. Би 4 минутанд нэг бол айгуулаг ингээд олны хайр үнэтгэлийг аваад ингээд гарна эсвэл ингээд зүгээр тэгээ хүн амтны илэг доог болоод дуусна. Тийм болохоор тэрийг яг тисч гарч чадах уу гэдэг зориг л амар хэцүү байсан. Яг үндэ бол ингээ өөрөө бичээд өөрөө чаднаа гэж хийгээл эхлээд бичээд үзсэн чинь тэгээд яалч ингээ дотроос ингээ нэг юм жоохон гжигдээд байгаа юм шиг ингээ санагдаад дгээс болохоор за би одоо л ер нь орохгүй бол дахиж надад боломж олдохгүй байхгүй. Тэгээ би 3 дугаар улирал дээр нь орж исэн. Яг 6 сарын 22-нд нар буцдаг өдөр. Тэгээд бас нэг сонирхолтой авах гэж бодоод та хоёр маань яаж хамгийн анх энэ яг энэ өөрсдийнхөө энэ никнейм яаж артист неймэнд яаж сонгож ив? Би одоо Жибрашка гайхаж байна л да. Би 1994 5 оны үед зургийн хичээл дээр манай ангийн хүүхд Жибрашка зурсан чинь манай тэр үед 60 орчим настай байсан. Зургийн багш. Ийм 70-аад оны юм зурхгүй гэж хүмжилчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо бүр Жензигийн шинэ үеийн ийм рэп артист тэр нэрийг ингээд өөртөө өгсөн байхаа. Энэ ямар цаг хугацааны машин шиг сонин нэр бодож олоо вэ гэж бодож. Би чинь өөрөө нэг ахаа юу байхгүй. Өвөө эмээг өгөх таахгүй. Одоо би ингээ 19-т өвөө эмээтэйгээ бол 12-оос 13 жил ингээд цуг амьдэрсэн байгаа байхгүй. Тэгээд юутай угаасаа л нэг өвөө эмээ маань тэгээд яг нэг бүгд найрамдах Монгол ардсан юм. Яг юм ажилчаа ангийн хүмүүс ингээд игэлж ирийн зүгээр юм ажилчаа ангийн хүмүүс тэгээд энийгээ хий тэрийгээ хий гэл. Тэгээд одоо надаа үзүүлж харуулж байгаа ном сонин нүртэл дандаа юм Орс ч юм уу ингээд юутай байдаг. Орсын зөвлөлт холбоотын энэ ном үлгэр ч юм уу эсвэл энийг ингээ уншаад энийг тэг гээл зурагтаар үзэхэд хүртэл тэгээд угаасаа тэр үед чинь нөгөө бүр яг лаг бас зурагт мөрөгтэйс байгаагүй шүү дээ. Тэгээд яг ингээ багтаа ингээд угаасаа л Жибрашка үздэг байсан. Тэгээ өөрөө Жибрашка ч өөрөө амар хоржоотой дүрхгүй. Яг энэ юм мөртлөө. Гэхдээ нэг юм биш үү? Чи 2007 онд төрсэн биз дээ. Тий. За ухаан орж байгаа чи 2010 оны Жибрашкаг юм олдох уу? Ер нь яг юу байсан уу тий? Байсан. Манайд юм чихмэл мэхэл ингээд юутай. Чихмэл. Гэхдээ үзэх юм ер нь яг ингээ имээ өвөөгөөс тэгээд асуун. Тэгээд зурагт морогтаар ч юм уу ингээд юу байдаг. Гардаг байсан гэж юу? Орс юм сууг муугаар ингэж гаргадаг гэсэн. Ховор юм үздэг байж. Антик. Тэгтээ яг би чиний нөө юуг асуух гэсэн. Чиний нэрний саад утга нь юуг чи югөөдөж нэрээ өгсөн. Югөөдөж юу? Билэгдэж эсвэл. Яг юм юу гэмээр. Би ингээд өмнө нь айгүй их нэр боддог байсан. Тэгээ одоо ингээл за эсвэл ингээ A-plan ч юм уу ингэж ингээд нэг юм лаглаг нэр өгч ихээр зүгээр цаад утга санаа нь ингээд шууд ингээ ер нь хүмүүс ингээ сонсоход ингээ шууд ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ Жибрашка гэдэг нэр ингээ никнеймийг ингээ өөртөө ингээ өгчих юм бол энэ ч одоо миний сонгож байгаа нэр гэсэн шүү дээ. Өгчих юм бол энийг бол хүмүүс ингээ янз олон талаас нь ингээ бодож үзнэ. Энэ ингээ айгүй юм гин цайлган ингээ дүртэй юм шиг мөртлөө цаана юу ч байж иж магадгүй эсвэл тэгээ эндээс ер нь юу ч гарч иж магадгүй гэсэн тийм жоохон ингээ цаана нууцтай гэж энэ нэрийг өгсөн. Миний гол яг төстэй л дөө. Quiz гэдэг чинь таавар гэсэн утгатай шүү дээ. Тийм. Бас л тэгэл таавар шиг quiz. Гэтэ миний нэрийг Jason гэд гадаад хүн өгч ирсэн. Тэр 97 6 7 үед Монгол тухайн үед амьдарч ирсэн. Тэгээ би тухайн үедээ сайн мэдгүй. Гэхдээ дараа нь гоё санагдаад.
энэ нэрийг өөртөө үлдээгээд үргэлжлүүлээ. аваа. Одоо нөгөө нэг Чебурашка буюу манай Анандын үеийнхэн болон бидний үеийнхэн чинь яг нэг үед жинзээ гэдэг үеийг авчаад байгаа шүү дээ. Энэ үеийнхнийг одоо хүний үг сонсдоггүй, хэд хувиа хичээсэн ч юм уу те? Эсвэл хитрхи дураараа байдаг. Бүх юм нь ингээ олон боломжтой болохын хоёрын хариуцлаганд аягүй буурсан гэж миллениал болон Gen X аягүй шүүмжилдэг болсон байна л да. Энэ дээр та бас үүнийг юу гэж бодож байна? Яг тиймэрхүү одоо хандлагуу тань мэдрэгдсэн үү? Танай том охин ч бас яг бид хэдийн дүү шүү дээ тийм ээ. Манай дунд охин чинь Анантай ч хэцүү байхгүй. Би одоо л ингэж бодож ил да. Тэр хүмүүс төрж байгаа хүүхдэд бол өөрөө яагаад ийм эдгээр шүмжлэх хүлээж авах ямар ч боломжгүй. Магадгүй тэрийг эцэг эхийн дөрвөлж штэ. Тэгэхээр чи тэр хүүхдээ өгөгдөл нь эцэг эхээс өгөгдсөн байна штэ. Биологийн хувьд. Тийм. Эцэг эх нь өгөгдсөн. Тэгэхээр эцэг эхийн өгөгдөл, эцэг эхийн ген тэрнгээр л явж байгаа болохоос тэр өөрөө тэрийг удирдах шийдээд байгаа биш байхгүй. Харин бид нэр яг хүүхдээ бий болгох тэр үед бидний тарих оюуны, сэтгэлгээний тэр мөн чанарууд тэр хүүхдэд очоод энэ хүүхд бий болсон. Тэгэхээр хүүхдүүдэд буруутгахаас илүү би өөрөө тэр үед ийм сэтгэлгээтэй, ийм мөн чанартай, ийм нийгмийн амьтан байж тэрний тусгал манай хүүхд болсон. Баггүй юу? Миний төрж явах үед манай аав ээжийн бодол оюун сэтгэлгээ мөн чанар нь надад ирсэн болохоос миллениалсын буруу гэж байхгүй. Тэгэхээр Gen Z чинь бас яг тийм. Өгөгдлөөр л явж байгаа болохоос тэд нэр өөрсдөө албаар юм байх гэдэг биш. Би бол тэгж бодож байна л да. Тэгвэл Чебурашкагийн хувьд нь болохоор одоо сүүл сая зөөгчөр ажилд орсон гэсэн шүү дээ. Тэгж явах бас маш олон төрлийн хүмүүстэй харьцаж байгаа бах. Тэр дундаасаа ингээд тийм одоо миллениал үеийнхэн хүмүүстэй ингэж харьцаж явах нь хэцүү байна уу? Яг ямар хөө байна? Үгүй надаа ер нь тийм хэцүү бол санагдахгүй байгаа. Нөгөө харилцаанаас ингээ харилцаа үүсдэг гэж байна шүү дээ. Тийм байдаг болохоор яг хөө тэгээд угаасаа олон хүмүүс ингээ үйлчлүүлж байгаа болохоор ингээд янз бүрийн лааштай хүмүүс ингээд таарна тэгээд тэгсэн ч гэсэн за ер нь бол одоо юу мэрэ би нөө айлын дунд болохоор нөө ахыгаа ингэж яхаа ингээ бас ингээд жоох ингээ аргадад ингээ жоох найланхадаа сурцсан дүүнрээ бас ингээ жоох базаа сурцсан үеийнхэнтэйгээ өөрөө би ер нь айгүй өвтэй байдаг. Тийм байдаг болохоор Хүмүүс аргыг болчдөг. Тэгээ хүмүүс ер нь аргыг болчдөг болохоор надад бол асуудал бол гарч байгаа гэж хэлэхэд. Тэгвэл эсвэл зүгээр ямар нэгэн өөр ажлын шугамар ч юм эсвэл өөр нэг газар явж байхад ийм өөр тийм асуудал гарч ирсэн үү? Амар үнэхээр харьцаад юм уу хэцүү? Яг тийм хэцүү бол санагддаг. Гэхдээ би яг юм өөрөөсөө нилээд юм ах ингээд дээшээ альбан тушаалтай эсвэл юм надаас ингээд дээшээ насаар ах хүмтэй ч юм уу ингээд яг юм ярихаар би ингээ өөрөө ингээ бацаа угаасаа л ингээ хажууд нь бацаа юм чинь тэгээ ингээ жоохон гологдоод ингээ яриа маань ингээ яаж байгаа бол энэ хүн ингээ залхааж байгаа болов энэ хүнийг залхаачж байгаа юм болов яаж байгаа юм бол гэдэг энэ айгүй тэрэн дээр айгүй санаа зовдөг. Би бол ингэж бодоод байгаа юм л да. За энэ генерашнуудыг өнгөөр илэрхийлээ. Тийм үү? Нөгөө бомб юу лээ? Дэлхийн 2 дугаар дайнаас хойш төрснүүд чинь бүүмэр үеийнхэн гэдэг лөө. Тийм, baby boomer. Тийм. За бүүмрийг бид нар улаан гэж бодъё. За. Тэнгүүд бүүмрүүд чинь том болоод үржилт ороод next generation-ыг төрүүлэхэд шаргал өнгө гарч ирсэн байна гэж бод. Улаанаас шар гарч иржээ. За шараас нь ингээд хөх зинхэрлүү болжээ. За зинхрээс нь ингээд ногоонлоо оржээ гэл. Ингээд энэ ингээд генерашнууд ингээд яваад хат чинь одоо Gen Z чинь одоо тэр нэг явсаар байгаа л ногооноос гарч ирж ягаан ч юм уу те. Энэ чинь ингээд сэтгэлгээний хүн төрөлхтний хувьслыг л нэрлээд байгаа оноос нэр болохоос биш. Тэр өөрөө төрсэн хүмүүсээ буруу гэж байхгүй. Тийм. Тэгэхээр эн чинь ингээд хүн төрөлхтний хөгжлийн генийн хөгжлийн процессыг л нэр өгсөн зүйл болохоос биш. Гэж би боддог. Тэгвэл таны хувьд юу
энэ нийгэм яг одоогийн өнөөгийн Монголын нийгэм яг зөвтөл рүүгээ яваад нөө та хоёрын хувьд хоёуланг зөвтөл рүүгээ яваад нөө эсвэл буруу тал нь их байгаад байна уу? Гадуур бас сошиал медиагаар бас маш их болон юугаар ийм жоохон хүнд мэдээллүүд маань бас айгүй их явж байна. Одоо манай үеийнхэн асахуулаад ерөнхий нэг хориотой бодисыг маш хэмжээгээр хэрэгжилж байна. Тэгээд тэрнээсээ үүдээд янз бүрийн асуудлууд маш их гарч ийн гэж яриад байгаа. Тэгээд бас хоорондоо нэгнийгээ бүр дэндүү бүлий болоод тийм стол муухай эргүүд маш их гараад байна. Тэгээд тэрийг харахаар бас нэлээд буруу тал руугаа яваад байгаа юм шиг санагдал. Та хоёрын хувьд юу гэж бодож байна? Би тийм ихтэй бүлийн хүмүүсийг багада нэг айхтар нөө загнуулж эсвэл нөө эцэг ихтэй ингээд хүн хүүхэд чинь тэгэл угаасаа ээж авдаа хаяа ганц хоёр удаа нэг хатуу гармаар амсан шүү дээ. Ингээд зодуулж сурсан хүн ингээд ядаж хүн зодохтой ингээд хүнтэй ингээд зодолтой эсвэл муудалцахтай ядаж ингээд за энэ өвдөж байгаа доо гэж боддог байхгүй. Тэгсэн чинь яг тийм одоо жоох хитрхи ингээд жоох дураараа талтай өссөн манай үеийнхэн ч юм уу манай доод үеийнхэн яг тэрнээс болж айгүй их нэгнийгээ дээрлэхэж одоо тэгэл өмсөн зөөснээс нь ахуулаад гоочилдог. Тэр тал нь надад жоохон хэцүү санагддаг. Тэгээ хитрхи их нөө сошиал медиа их болцсон болохоор юм хүн хоорондын амьд харилцаа айгүй нэг тийм унтарсан юм шиг санагдаад. Би цаг хугацааны машин байдаг бол би яг юм 90 он монд ч юм уу эсвэл яг юм юу яаж үз. Яг бүх юм ингээд амьд байсан үе шиг ингээд. Яг хүн хоорондын харилцаа амьд хуршүүд нь ингээд бие бинийгээ одоо ингээд таньж мэддэг ч юм уу ингээд жадаглаад ингээд нэг тийм арай илүү өөр нэг тийм амьд харилцаатай байх юмсаа гэж айгүй боддог. Миний хувьд хүн угаасаа тийм гэгээлэг амтан биш аахгүй. Муу юм их болоод байгаа биш ээ. Зүгээр муу юмыг бид нэр ингээд ил тод болцсон хараад байгаа. Болохоос ш. Аль ч цаг үед байсан л баг. Хүн угаасаа муу талын амтан баггүй. Тэгэхээр чин тэгээд тэрийг дандаа мэддэггүй сайн талын мэдээлдэг байсан. Гэтэл одоо сошиал медиа технологи хөгжснөөр бүх зүйл ил тод болоод мэдээллийг авахлаар чи нэг 10 муу мэдээ ингээд сонсоход муу болж байгаа юм шиг санагдаад байгаа. Боловч бас нэг 100 сайн юм болж л байгаа. Нэг тэр ч мэдээлэхгүй. Бидний мөн чанар Монгол түгээдэг юм төрлийн амтан байгаад байна л да. Тэгэхдээ өнгөрсөн үеэсээ бол дандаа сайжирч байгаа. Дандаа дэвшиж байгаа гэсэн үг. Тэгэхээр 90 оны муу юм чи бүр амар байсан байна. Тийм амар байсан байна. Тийм. Тэр нөгөө хамны цаана гэдэг шиг тий. Дундад 100-д бол бүр стадион тойр сууж байгаа бие бинийг алхахыг харж баярлж алга ташдаг байлаа шүү дээ. Хүн төрлөخت нь тийм байсан гэж бод. Ер нь бол гэмт хэргийг бодитоор ингээд гладиаторууд чи ингээд нэнийг алаад стадион даяараа одоо эрхээ уруугаа ингэж хаалаад одоо над ходоосох гэдэг байсан шүү дээ. Тэр нь фан 6 цэнгэлэн тэр байлээ гэж бодтоо. Тэгэхээр өнөөдөр яасан бэ? Тэр үе ингээд арилсан байна шүү дээ. Тэгэхээр хүн төрлөختөн яаж муудсан сайн тал руу л явж байгаа гэж би бодож байгаа. Тэгээд бас бодоод үзэхээр одоо энэ нийгэмд гарч байгаа том хүчирхийлэл, том гэмт хэрэгүүдийг ингээл нийтэд ил болгож байгаа нь жинзийн үеийнхэн байгаа шүү дээ. Жинзийн үеийнхэн нэгнийгээ одоо тэгж дээрлэхийг, нэгнийхээ бие таалдах, за цаашлаад аминд нь хохирол учруулах гэх мэтээр ийм асуудлууд үүсгээд байгаа нь та яг юу буруутай гэж бодож байна? Бүх үед л байсан юм шиг. Манай үед ч тийм зүйл байсан шүү дээ. Хүн төрөөгүй болохоос шүү. Жинзидээ биш. Энд чинь хүн төрлөختний нийгэмшлийн даваад туулах хэвээр нэг процесс болохоос биш. Жинзинэр муу хүн учраас юм бол биш. Энэ бол бид нар ингээд энийг давж ээж эн чинь ингээд ухамсарт нөлөөлөөд миний ухамсарт нөлөөлөө манай хүүхдээ ухамсарт нөлөөлөөд тэдний хүүхдээс тэр үр дүн гарч ирнэ энэ чинь багасна. Энэ чинь нөгөө юм чи генээр цусаар ингээд удаан хугацаанд ингэж дамжиж хүн төрлөختөн чинь ховсол явагдаж штэ. Түүнээс энэ ингээд инженерч нийгмийн инженерчлэг ингээд шууд засдаг юм бол биш. Гэхдээ манай Монголын нийгэм саяхан 60 жилийн өмнө цугларсан хүмүүсийн хот гэхэд урдны галт тэрээр хөгжиж байгаа гэж би бодож байна.
Яагаад гэвэл баруунд Америкт хүн төрлөختөн өдөө зэрэг төрөх гэж 300 жил явсан байгаа. Багада 400 жил. Бид нэр бол 50 60 жил явж штэ. Тэ? Гэтэл энэ суурин соёл иргэншилтэй нийгмүүд чинь хэдэн мянган жил суурин хөрш, айл хөрш зэрэгэлдээ амьдэрсэн ба штэ. Бид нар чи саяхан л цугасан учраас ингээл маш хурдан ингээл хоорондоо юу болохгүй. Зүг. Чмаар байна гэж байна. Тэгвэл Кюсахын хувьд одоо энэ нэг сошиал медиа гэдэг зүйл хит их хөгжөөд ирсэн чинь хүмүүс хоорондоо зөвхөн баяраар уулздаг болох ч юм уу те нэгэнтэйгээ мэдлж хүндлэхээ байх ч юм уу яг үнэн шүү дээ ингээд хөршийн холбоо ч гэсэн байхгүй болж ирж байгаа. Та яг энийг ингээд шүүмжлээд үзвэл энэ үеийг яг та юу гэж бодож байна? Хүн хоорондоо цаашдаа ч бүр огт таньдаг хүмүүс ч нэгэнтэйгээ мэдлэхгүй зүрх тохиолдлууд их бий болох юм шүү. Тэгэл энийг өгүүлээд санаад буцаад энэ маань сэргэн штт. Гол нь одоо энэ сошиал медиагийн давлгаанд үерт автж байгаа моментод чиний нөгөө нэг амьдралын чи гол цаг үе өсөж явах цаг үеч таарчихгүй. Түүнээс биш хүн дөрлөгтөн технологийнхаа боолн болтлоо энэ давлгаанд автна. Тэгээд дараа нь ингээд буцаад мөн чанар руугаа тэмүүлнэ. Одоо бол технологи руу тэмүүлж जैन, урбанизашн руугаа тэмүүлж जैन, тийм үү? Шилэн байшин руу тэмүүлж जैन. Тэгээд ингээд нас явахын ярээр буцаад амьд харилцаа руу тэмүүлнэ. Өдөө явахыг хүсдэг болно. Хөршийн холбоогоо жигнэсээ байгуул. Энд чинь хүний өөрийн биологийн дотроос амсна. Одоо Кюсах хувьд та Жинзи үеийнхэнтэй хамтарч ажиллаж байгаа тохиолдол байгаа юу? Яг ингээд Жинзи үеийнхнийгаа доор ажиллах ч юм уу? Эсвэл яг хажуудаа аваад ингээд юмын зааж сургаад ажиллаж байгаа тохиолдол. Одоо тийм тохиолддог бол. Тийм үү? Дан өөрийнхөө үеийн Тийм хүмүүстэй. санал байхгүй. Тийм. Би нэг за одоо нэр цохож хэлээд яг нэг артист Кюсах тухайн үед Кюсах дуулаагүй хүн од болтгүй байсан гэж ярьдаг юм байлээ. Тэгээд энэн дээр та бас юу гэж бодож гин? Надад тэр амар сонирхолтой санагдсан. Тэгээд одоо бол ингээд нөгөө хүмүүсээс судалгаа аваад үзэж байгаа байхгүй юу? За яг одоо тэдээс тэдэн онд одоо үеийн багш болох хүн хинбэ гэхээр ер нь дийлэнх хүмүүс Кюсах гэсэн тийм хариултыг өгсөн. Тэгээд та одоо яг ингээд зааж чиглүүлээд нэг Жинзитэй хамт ажиллаад явах тийм бодол байгаа юу? Бүр яг багш нь болоод яг продюсерийг хийгээд ингээд бүх юм дээр нь тусалж дэмжээд. Тухайн үед яагаад хүмүүс надад дээс хийгээд байсан бэ гэхээр энэ соёлын өрөөнд би өөр анх тарьсан байхгүй. Бид нар ингээд анх Lumina хамтлагийг цуг байгуулж илаа хамтарч. Дараа нь ингээд Lumina миний дуунуудыг дууллаа. Жишээлбэл одоо Бадарчин, Хунгийн дэгдэхээ зөвшөөрлгүйгээр. За ингээд маргаан эхэлж байна. Тэгэхээр би Tower Met дуун дээр энэ маргааныг оруулж ирэхэд Монголын анхны одоо дис биф юм уу те дайралцаа эхэлж байгаа байхгүй. Тэгээ энийг чи би өөрөө ингээд тарьсан чинь эргээд би өөрөө энийг амссан. Бүгд над руу дайрсан. Тэгээ хамгийн сонирхолтой надад ямар ч эмзэг тусаагүй. Жилдээ 100-аатай байсан л да. Одоо энэ чинь явсаар байгаа танаа Дэмбэ руу ингээд нийлээд явж штэ тий. Энэ чинь яг хөө тийм муу зүйл биш. Энэ чинь бол байдаг л зүйл. Уусаа хипхоп дотор тий. яг л Хүн продюсерлн гэдэг бол бизнесийн ажил л да. Тэгэхээр бизнесийн салбар байгууллага надад санал тавиад эдийн засгийн өр өгөөжөө өгнө гэвэл би ажиллахад нээлттэй. Гэхдээ рэпер гэдэг бол өөрөө тэр сэтгэлгээнийхээ брэнд болохоос биш хүнээр ингэ заалгачих юм бол тэр угаасаа рэпер биш болчихж байгаа. Түүл Продюсинг хийн гэдэг нь яг зөвхөн маркетингийн хувьд ч юм уу тий тооны имиж тэрийг гаргаж ирэхэд нь харин тусалж дэмжинэ гэдэг бол продюсинг байж болно. Түүнээс яг артист хүн бол яг нөгөө өөрөө сэтгэдэг. Тэгээд та нар нөгөө нэг Got Talent юм уу, Voice юм уу ийм тэмцээнд рэпер орсон гэхээр би
Намайг зөндөө шүүгчээр урьжсэн би юусаа би хүн шүүхгүй гэж бурхан шүүдгийн. Тэгээд дээрэс нь рэпер хүн гэдэг чинь үзэл санаа гараад гарч ирдэг болохоос биш. Хүний дуу дуулах юм бол ямар рэпер байх нь. Гэрэн чи зам зөрчилдөөн гараад байна гэдэг. Тэгжсэн л да. Тэгэхээр ялангуяа хипхоп хүнийг ер нь шүүн продюсер гэдэг бол урсгалынхаа эсрэг сэлж байгаа л хэрэг болчиход байна. Тэгвэл Кюсахын хувьд таны үед одоо яаж тэр дуу хийх мөнгө олдог вэ? Тэгээд дуунаасаа мөнгө одоо яаж олдог тэгж Урлаг яг таны салбар одоо ер нь мөнгө олох салбар тухайн үед байсан уу? тий одоо хэрхэн өөрчлөгдсөн байна гэж харж байна та? Мөнгө олдгоо шүү дээ. Ер нь мөнгө олно гэж нэг тийм амар байхгүй. Хүмүүс зүгээр одоо олон нийт Дуртай юм аа л хийж байгаа шүү дээ. айгүй мөнгө олдог гэж хардаг. Би зохиол бүтээл төрөлөөр мөнгө олдог. Энэ нь хипхоп биш. Тэгээ би нэг босод хамтлаг дуучдын реклам юуны 200 300-аад бүтээл зохиож ажилладаг. Хүнээс яг хипхоп урсгалаар мөнгө олдог нь одоо татар Lumino 2 л байгаа байлгүй дээ. Одоо сүүлийн үед юм байна. Бандебо байна. Тэр нөгөө нэг сэдв мэд нугасаа тийм мөнгө олох гэж хийдэг. Commercial гэдэг чинь тэр урсгал. Би бол нөгөө нэг хэцүү штэ. Хүний баяр дээр нь очичоод үзэл санаа дуулаад тахаар хүн чинь баярлж идэг. Тэгэхээр нэг бодлын тэр хүмүүс өөрийгөө илэрлэх, өөрийнхөө үзэл бодлыг дуулах, өөрийгөө олох гэж одоо ер нь тэрэн дээр ингээ рефер хүн бий болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг юм баяр дээр очиж дуулах дуу хийдэг хүмүүс гэхээр бас өөрийгөө рефер гэж хэлж болохооргүй гэсэн үг үү? Тэд нар чинь бол бизнесийн commercial нөгөө худалдааны зорилгоор мөнгө олох гэж дуулж байгаа юм шиг. Бид нар чинь бол зүс санаагаа илэрхийлэх гээд байж ядаад мөнгө олохгүй ч гэсэн тэрийг хийж таашаал авч байгаа юм шиг. Яг юу ялгаатай. Маш том философи юм байна шүү дээ. Ер нь бол тий хоёр талд ингээд яг нэг тогоон дотроо мөртлөө зарим нь мөнгө олох гэж, зарим нь болохоор зүгээр л өөрийнхөө дотор байгаа зүйлийг гаргаж ирэх нь тэр мөнгө олохгүй нь хамаагүй. Тэгээ тогоо гэж байхгүй. Зүгээр л бид нар амьдарч байгаа, дуртай юм аяг л амьдарч байгаа. Түүнээс бид нар хизээч таарлддаг, уулздаг. Тийм. Тогоо гэж байгаад үзэгчтэл байгаа. Тэд нар л бидэнд мөнгө өгч байгаа шүү дээ. Түүнээс энэ тогоон дотор хүмүүс мөнгө өгөхгүй байна. Чибушкагийн хувьд болохоор юу? Rap battle хийгээд ингээд явхад цаашдаа ер мөнгө олохоор өнөө эсвэл бас дууны юу руу хийж үзнэ гэж хэлж ирсэндээ тэр бас одоо яг дуу хийгээд амьдрахад хэр болсон юм шиг өөрт чинь санагдчихэв. Гэтэ ер нь яг батл хийх дуу их хоёр бол шал ондоо л доо. Одоо ингээ батл дээр одоо ингээ зүгээр үгэн дээрээ ингэж анхаарч ингэж үгний сул үгээ гээх ч юм уу ингэж ханддаг бол дуу их төр чинь одоо сая Кюзахи хэлдгээр флоутай байх хэвээр өөрийн дотроо байгаа нэг тийм дотор нь байгаа өөрийнхөө мэдрэмжийг ингэж гаргаж яаж гаргаж ирэх үү тэрийг ингэж гаргаж ирнэ гэдэг. Одоо тэгээд тэр салбарынхаа хүмүүсээс бас ингээ асуугаад баг сагаар асуугаад өөрөө одоо оролдож үзэж байгаа. Тэгээд оролдож үзээд чадахгүй тэгээд чадвал тэгээд тэрийг хийгээл явна. Тэгээд надад уус одоо өөр алдах юм байхгүй юм чинь гэдэг. Одоо нөгөө сүлд voice дээр сэлэн шинжилж дуулсан таны чи бүхнээс илүү гэдэг дуу та нөгөө яг ингээ өөрийнхөө амьдралаар хийчихсэн дуу байгаа шүү дээ. Тэр уран бүтээлийг би бүр ингээд ер нь сонсох айгуу дуртай байхгүй юу? Сонсогчийнхоо хувьд надад амар их таалагддаг. Надад үг болгон дээр нь би ингээд утгыг гаргаж ирэх гэж их үздэг. Тэр уран бүтээлийг та яг хэдэн настайдаа яг өөрөө бичиж хийж ив. Тэгээд их нэртэй зориулсан байгаа шүү дээ, тий? Тэр чи бүхнээс илүү дууны талаар ярилцвал. Тэр яг манай эхнэр битэр Лондонд ярилцаа тэнцэнэ хүүхдэд төрүүлсэн. Тэгээд яг тэр цаг хугацааны амьдралыг тэр дуун дээр зориулж одоо тэр дугаар илэрхийлж хийж ийсэн л да. Тэгээд амьдрал дээр нэг дууны 2 дугаар анги тэр нөгөө нэг тэр гизэнд байж байгаа төрөөд Монголд ирээд цомгоо хийгээд явж исэн тэр нэг процесс
Гэсэн чинь нөгөөх нь нөгөө хүүхэд нь том болоод өөрийнхөө кейсэн дээр жишээн дээр ингээд үргэлжлүүлээд тэрний 2 дугаар ангид хийх боломж гарч ирснээр нөгөө энэ дуу маань үн цэн одоо шинэ үеийнхэнд илүү ойлгогдсон гэж би боддог. За хол авчи. Өнөөдрийн манай энэ дугаар туул голын дэрэгдэх уулз бар 2 салбар дээр нь бичлэг хийгдэж байна. Тэгээд манай уулз барын хоол болохоор ерөнхийдөө монголчуу амттай. За тэгээ мэдээж монгол хүмүүсийнхаа бие бяцлалд маш их тохирсон. Тэгээд илүү дутуу амтгүй. Тэгээд яг гоё давс ужраараа ингээд амталчихсан хоолтой газар. За баярлалаа. Хоёр нь Улаанбаатар хотод төрсөн одоо ингээм амьдарч байгаадаа баярлдаггүй. Манай жинзэн үеийнхэн бол бүгд л гадагшаа дутагшоо явах хүсэлтэй. Бүгд л гадагшаа явж амьдран Улаанбаатараас хол амьдран гэсэн бодолтой байдаг юм байна. Яг олон орноор аяллаа. Тэгээд гоё хотууд ч байна. Бас хэцүү хотууд ч байна. Гэтэ Улаанбаатар бол хамгийн эрхэлж болдог хот л та. Ер нь бол манай монголчууд гадаадд очихоор маш амжилттай амьдардаг штэ. Гэсэн нөгөө нөхцөл шаардлага айгүй өндөр учраас монгол хүний нөгөө нэг юм чадвар, төсвөр, төвчээр урд чадвар, суралцах чадвар, тэр эзэмших, соёлыг сурах чадвар нь айгүй өндөр учраас айгүй амжилт гаргаад байгаа байхгүй юу? Монголд Улаанбаатарт тэр нөхцөл айгүй сул учраас амар эрхлээд байдаг тий. Зүгээр ингээл нэг тийм хятад ер нь Бээжинд нэг өдөр ажиллаад таслахад будаа шүү дээ. Амьдрал будаа. Тэнцээ чинь өрсөлдөөн өндөр тийм үү. Дараагийн байдаг. Тий. Дараад нь. Тэгээд нэг ажилгүй болсон бол тэгэл бүх юмнаас хавчигдаал, гадуурхагдаал, орлогогүй болоод шууд хоромхон зур гудамжинд тоомлес болох боломжтой. Монгол бол тэгэл ээж аав эмээ өвөө гэл найз нөхөд танил талаараа гаал ингээл аргацаагаал айгүй эрхэлсэн бай. Тийм учраас хүмүүс буцаал Монголдоо л ирдэг л дээ. За дахиад нэг хоолнд орж ирж байгаа шиг байна. Вау, ямар их хоол вэ? Food фестивал авч байгаа. Манайх гэхдээ их онцлогтой. Ерөнхийдөө урлаг, соёл, спорт, бизнес гэж бүхий л салбарын хүмүүс оролцож байгаа. Тэгэл яг оролцуулъя гэхээр бид хэд нэг эмэгтэй хүн гэхээсээ илүү яг 2 эрэгтэй хүнийг онооч тавиад. Тэгээ одоо яг жишээлбэл энэ форматыг хараад бас 3 эрэгтэй хүний дунд би ганцаараа гэд. Ер нь өмнөх бүх дугаарууд дээр бас яг ийм форматтай явсан. За тэгээд хэдүүлээ сайхан хоолоо идэцгээе. Хоол идэх зуур бол нэр танаас яг энийг нэг асууя гэж бодсон. Одоо ингээд подкаст загнууд дээр цочтой урьж авчирчаад урд нь ингээд хоолтой гэд өөрийнхөө хүнлэл гоё хоол тавьж байгаа л та. Тэр хүн мэдээж камерны өмнө идмээрч байгаа, идмээргүйч байгаа штэ. Магадгүй камерны өмнө хоол идэж чаддгүй дургүйч байж болно. Тийм байхад хоол ид. Өө алив тэрнээс ид. Өө аливнаа эндээсээ гэдэг танд ер нь зөв санагддаггүй, буруу санагддаггүй. Хоол ингээд тавьж болно шүү дээ. Тэгээд идээд яаж болно. Заавал зөв буруу байх. Нөгөө хүн юмаа ярмаар байгаа бол идэхгүйгээр яриад. Тэгэл сар заагаар мэдэл. Чибрушкагийн залуу хүмүүс бүр ялангуяа би өстө хоолтой хоол идэж байхдаа ярьж үзээгүй шүү өстө нэрээ камерны урд хоол идэхгүй гэдэг тийм ээ. Надад ч хамаагүй. Надад ч өөрөө хамаагүй дээ. За тэгвэл хэдүүлээ хоолтой идцгээе. За манай хоёрт хоол таалагдв. Өстө гоё хаалт. Бидний харин Монгол хоолоо их гоё гаргачдаг юм билий. Дахин цуглуулгын хүртэл чикен интер айгуу гоё амттай зөөлхөн шүүслэг. Ер нь одоо орой 100 болоод ирэхээр чинь нөгөө дулаан ороод ирэхээр монголчууд маань энэ тентхийн ингээл garden trust гэж ингээл яваад идэв штэ. Надад л хамгийн тухтай яг энэ санагддаг. Ялангуяа нэг яг нар унах гал ирэх үед энэ гэрэл жоох ингээ хөгжим сонсоод сууж муухаар айгүй олон тийм бодол төрдөг. Айгүй гоё тухтай газар. За тэгээд асуулт руугаа орцгоё. За Чибрушкагийн хувьд Millennial, Gen X үеийн ах эгч нартаа өгөх харилцааны тал дээр ч гэлтгүй нийгмийн ихэнх сэдвүүд дээр
та нар нэг ийм байвал бүр nice байна шүү. Одоо энэ нь жоохон сул тал болоод байгаа шүү гэсэн нэг тийм өөрийн яг хувь хүний үзэл бодлоороо чи хэлвэл. Одоо таалахаа ингээд 18 таа байж идсэн шүү дээ. Би 46 таа байж үзээгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд би ч хэлтгүй ингээд манай үеийнхээр ингээд бүгдээрээ ингээд суралцаал явж байгаа өдөр тутмынхаа амьдралаас за хариуцлага ингэдэм байна, хариуцлага ажил үүрэг бол хүнд ийм чухал байдэм байна гэдгээ мэдж одоо ингээд баг багаар ингээд суралцж байгаа үедээ ингээд яг заримдаа ингээд загинж ингээд хатуу хэлэх үе байл та. Гэхдээ ер нь тэр үе дээр баг зэргийн ингээд зөвлөгөө маягаар ингээд өгödөх юм бол шинжийн үеийнхэн ч манай үеийнхэн ч айгүй юм урамшуулахаар ингээд юутай айгүй тийм сэтгэлийн хөөрөл айгүй өндөртэй байдаг болохоор тэр тал дээр ингээд урамшуулаад ч юм уу эсвэл ингээд заа зөвлөх тал дээр тэгж ер нь ажил үүрэг ер нь бүх юм дээр хандвал айгүй зүгээр санагдчихж байгаа. За тэгвэл чи millennial болон Gen X-ээс харж байгаа хамгийн том сул талыг юу гэж харж байна? Аль альнаас нь Аха, аль альнаас нь. аль альнаас нь яг манай үеийнхэн гэхдээ дийлэнх хинж гэлтгүй ер нь бас хариуцлагагүй хүмүүс тэгээ мэрсэр байдаг л дөө тэгээ цаг барихаас ахуулаад ер нь бол хариуцлагагүй байдал айгүй ихтэй байдаг. Millennial үеэс суултаал гэвэл заримдаа нэг яг ажлыг яг нэг яг дөрвөн журмын хувьд хийх нь зөв ч гэсэн нэг хитрхийн ингэ нэг дөрвөнд баригдаад байхаар бас айгүй юм юу гэдэг жоохон ажиллаа ихтэй ингээд юм тохгүй санагддаг гэх юм уу. Ер нь ажлыг ингээд хөнгөвчлөөд ингээд менежментээ ингээд арай ингээд жоохон ингэчүүл яхаараа тэгчүүл яхаараа ингээд тиймэрхүү одоо дөрмийн юм хитрхийн юм хатуу чанга баримтал байгаад хар бас юм сул тал юм багтаа гэж боддог. Тэгвэл Кисахын хувьд Жинзигийн та нарт нэг ийм байчвал ууг нь та нар бүр nice байна шүү. Бүр энэ цаг үеийг амар гоё болгоно шүү. Мэдээж үе ахих тусам ингээд та сая хэлсэн шүү дээ. Сайжирч явагдаж байгаа, сайжирч байгаа гэд. Гэхдээ угаасаа бүх цаг үе төгс байна гэж байхгүй. Зүгээр энийгээ нэмээд энийгээ хасчвал энэ ингээд бүр nice байж болно шүү. Төгс байдгүй маа гэж төгсөйнэ. Манай үеийнхэн бол ийм л дээ. Ер нь материалын ертөнцийн боол болж төрсөн үе. Миний үе бол миний дээшээ. Миний аав ээж. Яагаад гэвэл тархиараа илүү сэтгэж, тархиараа амьдардаг ийм үе. Тэгээд хүн төрлөختөд чинь сайжрах тал руу явж байгаа юу гэхээр сэтгэл хөдлөл буюу emotional үе төрж байна. Тэр маань Gen Z. Тэгэхээр нөгөө нэг тархиараа сэтгэх, сэтгэлээрээ сэтгэх хоёрын зөрчилдөөн энэ хоёр генерашн дээр гарч ирээд байна гэж бодоод байна л да. Тархиараа бол айгүй хатуу. Тэгээд айгүй тийм сэтгэл хөдлөлийг ер нь бидний багад сэтгэл хөдлөлийг дарах, нуух, нулимсаа үзүүлж болохгүй гэж тийм хандлагатай. За ер нь бити сэтгэлийн хөдөлгөөнөөр ханд. Сэтгэлийн хөдөлгөөнийг муу зүйл гэж үздэг. Сэтгэлийн хөдөлгөөнөө чи бити ил гаргаад хүнд бити сэтгэл хөдлөлөө мэдрүүл гэдэг. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн тийм тарих болон сэтгэл хөдлөлийн эсрэг ажиллаад байгаа байхгүй. Гэтэл өнөөгийн шинэ генерашн шинэ үе яасан гэхээр сэтгэл хөдлөлөөрөө удирдуулах нь илүү зөв гэдэг тэр өгөгдхөн байгаа учраас сонсдог дуу хүртэл аймаа дуу болсон байна. Хипхопод хүртэл аймаа болсон байна. Тэ? Уунаа гэж дуулдаг болсон байна. Ингээд бүх юм ингээд сэтгэл рүүгээ яваад байгаа байхгүй. Гэтэл нөгөө нэг тархиараа ингээд яжс нөгөө олд скул байна шүү дээ. Гэж дуулдаг байсан үед бид чинь ингээд зөрчилдөөд эхэлж шүү дээ. Яг ингээд хүний харилцаа бас яг тэр дуугаар ачаал яг тийм. Gen Z-нэр бол сэтгэл хөдлөл өндөртэй, сэтгэл хөдлөлийг илүү чухалд үздэг EQ гэж байгаа шүү дээ. EQ. Гэтэл нөгөө манай үе чинь IQ гэдгээр илүү чухалд үздэг. Тэгээ энэний зөрчилдөө энэ харилцаан дээр гарч ирж байгаа. Гэхдээ сайн тал руугаа явж байгаа, сэтгэл рүүгээ явж байгаа учраас залуу үеийн үргэлж зүг байх гэж би боддог. Та сайн нөгөө хэлсэн шүү дээ. Сэтгэл хөдлөлөөрөө удирдуулж
алдаа зүйлийг хийдэг болсон. Энэ нь болохоор бараг сайн зүйлээгээд. Гэтэ яг уу бас энэнтэй санал нийлж ийн л да. Танаа үед нөгөө сэтгэл хөдлөлөөрөө альва юмд хандвал тэрийг жааж хийгээл те. Одоо ингээд шүүмжлэлтэнд айгүй их өртдөг байсан. Яагаад гэвэл хүнээс ингээд дийлэх масын зөв хэцэн юмнаас нэг хүн сэтгэл хөдлөлөөрөө хандаад энэ буруу юм болчихжээ гэж байгаа зүйл дээр мас дургу болчдөг. Тэгээ одоо жинзи үеийнхтэй бас нэг сайн чанар нь сэтгэл хөдлөлөөр юмд хандаад сэтгэл зүйнхаа эрүүл мэндийг ингэж барьж чаддаг болсон. Гэхдээ би сэтгэл хөдлөлөөрөө альва юмд хандна гээд хитрхийн нэг юм сул дорой байдлыг үзүүлээд байгаа юм шиг бидний нүдэнд ажиглагдаж байгаа байхгүй юу? Судалгаан дээрээс аваад үзэхээр таны бодлоор та хоёрын маань бодлоор шүү. Эрэгтэй хүн яг нас бийд хүрсэн эрэгтэй хүний цан чанар яг ямар байх ёстой байдгийг одоо нөгөө нэг дээр үед эр хүн уйлжлахгүй, эр хүн хатуужилтай байх ёстой гэдэг ийм дүрмээр амьдардаг байсан. Одоо харин эр хүн уйлах нь it's normal. Энэ ингээд ямар ч асуудал биш ээ гэдгийг дээр ингээд хүмүүс амар зөрчилдөө үсгдэг юм байна л да. Энэ дээр та хоёр маань ямар бодолтой байна? Энэ дээр тай хараач. Сэнэдэрэл. Ер нь угаасаа хүний хөгжлийн өгөгдлийн тухайн цаг үед багхгүй. Жишээ нь манай үе ч юм уу манай дээшээ үе чинь өгөгдөл нь угаасаа дарахаар ажиллагдсан. Биологи нь өөрөө автоматар. Түүнээс тэр нь сайн гэж бодоод бол биш. Өнөөдрийн үе чинь өгөгдөл нь өөрөө сэтгэлийн одоо суурьтай болоод байна шүү дээ. Тэгэхээр чи эн чинь аль нь дээр гэж бид нар харьцуулах боломжгүй. Угаасаа хүний хөгжил чи өөрөө сэтгэл рүүгээ явж байгаа зүг чиг. Учираас ёстой гэдэг юм бол ерөөсөй байхгүй. Хүн эрэгтэй хүн эсвэл эмэгтэй хүн энэ ямар нэгэн хүүсийн ялгаа байхгүй. Эрэгтэй хүн ямар байх ёстой гэсэн ямар ч дүрэн байхгүй. Хүн зөвөр өгөгдлөөрөө байх нь л хамгийн зөв дүрм гэж би боддог. Өгөгдөл дээр ямар нэгэн өөр формат оруулаад, жүжиг оруулаад, өөр дүр хэсгээд ингэх юм бол энэ жинхэнэ асуудал болоод тэр нь блок болоод тий. Дараа нь эн чинь сэтрэн дунд насны хямрал гэдэг юм чинь ийм юм юм. Багада уйлж чаддгүй, нулимсаа нуудаг байсан, төвчдөг байсан хүн чинь дунд насны хямрал гэж айгүй том сэтгэл зүйн цохилтонд автаад тэр бүх багада нууж исэн, амсч исэн тэр юмнууд чинь сэтэрдэг. Тэгэхээр эн чинь ингээд өвчин болно гэсэн. Тэгээ сэтгэл судлаач дээр очдөг тий. Хүн ингээд уучраа олоход өөрийгөө ойлгох юм болдог. Ингээд асуудал өөрөө гарч ирнэ. Тийм учраас өгөгдлөөрөө байх нь хамгийн зөв дүрм гэж. Миний хувьд гэхдээ эр хүн гэдэг үндсэг яг одоохондоо би чинь бол ер нь бол ингээ хүүхэд гэсэн энэ дөнгөж 18 таа гэдэг дөнгөж 18 таа ингээд би тэгээ аавшгээ ч юм уу өвөөшгээ ингээд гэр бүлийнхаа төлөө ингээ нойр олгүй ингээ өдөр шөнөгүй ингээ зүтгэж одоохондоо ингээ амжааг байгаа гэр бүлтэй болоогүй байгаа. Гэтэ надад бол эр хүн хайртай хүмүүсээ ингээд хайрлж хамгаалж чаддаг, тэднийг ойлгодог хүнийг л яг эр хүн гэж хэлдэг байх гэж боддог. Одоо сэтгэл зүй талаас ч тэр бие биелдэр талаас ч тэр аль алигаа ингээд хөгжүүлж чадж байгаа ингээ бүх юмныхаа балансыг ингээд айгу зүг барьж байгаа үнийг гэх юм уу. Гэр бүлтэй гаргах цагаа ажиллаа одоо ингээд ажил төрлөө хийж ингээ өөрийнхөө ингээ бас статусыг ингээд илүү ингээ барих хэвээр тэгээ хажуугаар нь эрүүл мэнд бие хаандаа анхаардаг байх хэвээр. Одоохондоо бол миний үзэж байгаа эр хүн гэдэг үнцэг бол яг юм л байгаа. Чи ер нь хамгийн сүүлд хизээ уйлав? Сайн санахгүй наа. Тийм үү? Тий. Ер нь хэр аргатай нэг хисаа үзүүлдэг үү? Үзүүлдэг үү? Ер нь одоо нэг өөрсдийнхөө уурыг хүмүүс нэрлэдэг болчих ч л дээ. Усан ууртай, архин ууртай муртай ч нэг тиймэрхүү нэршил тогтоож гисэн. Чи ер нь эрэгтэй хүн уйлахыг яг юу гэж боддог вэ? Уйлах нь зөв үү чиний бодлоор? Тэгээ уйлна шүү дээ тэгэл. Уйлна шүү дээ тий. Тэгвэл тэгээд ядаж тэгээд одоо сэтгэл зүй талаас биш юм аа гэхэд эн чинь ингээд нүднийхээ ингээд хороо гэж гаргаж байгаа юм чинь. Яг би уйлахаар бол тэгээд
Хөвчлээ Сэтгэлийн хараач гэсэн гаргах хэрэгтэй. Тэгээ наа чи ямар гоё үгүй. Хүн ийм гэхгүй ер нь хүн сэтгэлийн хороо нэрэл уйлжил гаргадаг байх та тий. Цараа ихтэй ойлгох бас. Заримдаа хинт ч гомдоогүй ягаачгүй байж бараг аз жаргалтай байгаа үеэдээ ч юм эсвэл зүгээр энгийн байгаа үедээ уйлчмаар санагддаг. Тэр баргал тэгвэл сэтгэлийн хорны их бах тий. Хэдэн өдрийн нөгөө нэг хэдэн сар жилийн хураачихсан байсан юм тэрүүгээрээ гардаг. Ямар нэгэн мэдрэмжийг мэдрээд тэгээд сэтгэл тэнд хөдлөлнө штэ. Тэр бол тэгэл хүний нөгөө нэг сүнсэн өгөгдлөө багтахгүй. Хүн тархиараа тэрийг ингээд хүчээр зогсоогоод дараад байхлаар энэ дотор чинь тэр юм чи ингээд идэлээд тэ овоороод тэгээд дараа нэг арх уух юм уу ямар нэгэн юм дээр хяналтаа алдаад тэр сад гардаг. Тэр өөрөө эрсдэлтэй. Тэ. Тэгээ буруу замаар авах. Бүх юмний суурь чинь тийм хүний сэтгэл зүй докторгүй байдлаас үүсдэг учраас. Өвчин тусна. Сэтгэл судлал гэдэг бол асар том шинжлэх ухаан шүү дээ. Асар том шинжлэх ухаан. Гэтэ ёстой л өнөө үеэс Жензи гарч ирснээс хойш л Монголд түгээн дэлгэрж байна. Энэ сэтгэл судлал гэдэг зүйл. Сэтгэл зүй гэдэг зүйл. Сэтгэл судлалын Монголд дэлгэрж мэрэгжил Монгол мост би болоод ер нь удаж байгаа шүү. Олон жил болж. Зүгээр энэ social мэддэггүй байсан болохоос биш. Тэгээд дунд насны хямрал тулж байгаа хүмүүс сэтгэл судлаачд хандаад үзүүлэл явж лээсэн. Тэгээд энэ чинь угаасаа эрүүл мэндийн зүйл шүү дээ. Эмнэлэг гэж байдаг шиг зүйл учраас. Гадаадд төгссөн сэтгэл судлаач, Монгол төгссөн сэтгэл судлаач. хэдэн минутын бичлэг явж байна. Сайн боловсралтай хүн батал найз нөхдөд эмчилдэг шүү дээ. Ярилцж байгаад. Тэгээд энэ чинь ингээд өвчин хамгааж байгаа юм. За тэгвэл нэгэн сэтгэл судлал ярьсныхаа одоо нөгөө хүн болгон өөртөө нэг юм трама гэдэг зүйлийг ярьдаг болсон байна л да. Би өстэй ийм юм болоод энээсээ трама аваад би тэгээ одоо ингэж чадхаа байцсан гэд өөрийгөө кодлчихсон. Тэгвэл та хоёрын бодлоор яг трама гэдэг үгний цаад утга учир ойлголт нь яг юу байна? Багтаа л ер нь авдаг багтаа гэж боддог шүү дээ. Ер нь яг ингээд ухаараад ер нь ухаараад сургуульд орохоос өмнө ч юм уу эсвэл ороод яг бага ангидаа ч юм уу яг тэр үедээ яг хамгийн жоохондоо ингээд дөнгөж ингээд зүгээр нахиалж хэлж явахдаа яг буруу арчилгаанаас болоод ч юм уу эсвэл тэрнээс болж үүсчдэг байх гэж боддог байсан. Манай эцэг эгч ер нь жоохон хатуу хүмүүс. Тэгээд намайг муу сурах ч юм уу эсвэл тэгээд муухай бичгэд хүртэл айгүй юу гэдэг. Хатуу ингээд хараа хяналттай гэдэг юм уу. Ер нь манай ойр тойрны гэр бүл маань ер нь айгүй хатуу их хараа хяналттай болохоор би тэгээд юмыг ингээ хитрхи заримдаа ингээ нөгөө төгс их ч юм уу алдаа гаргаж болохгүй гэдэг өөрийгөө Кодлцсон. тэгэхээр ингээ хүмүүс намайг ингээ үнэлгээ болчихно гэж багтаа айгүй ихтэй гэж боддог гэсэн. Одоо нэг хэсгээ бодвол би алдаж болно би өөрөө сонголт хийж байгаа. Би алдаж онж болно, зөвч байсан, бурууч байсан, миний л шийдвэр гэдэг. Тэгдэг ер нь бодолтоос. Би нэр томьёоны хувьд сайн мэдэхгүй байл да онлайн. Гэхдээ миний бодлоор залхаан цээрлүүлэлт юм уу те. Одоо жишээлбэл манай монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ ингэж сайн загнадаг байвал сайн хүмүүжил гэж боддог үе байсан. Тэгэл ер нь үгнээс гарахгүй хөдөлмөрж ажилсаг байлгах гэж оролддог байсан. Тэгээд тэрэнд онц сургадаг те. Тэгээд тэрний төлөө ингээд дандаа харьцуулт юм. Бусдын хүүхдтэй харьцуулна. Чи тэрний хүүхчийг тэрэн шиг гээд ингээд нэг бусдтай харьцуулаад ахаар нөгөө нэг хүүхд маань хэн төлөө амьдарч байгаа бусдын төлөө юм үзүүлэлт авах гэж хичээгээд эхлэв штэ. Тэгээд бусдын төлөө өөрийнхөө төлөө амьдарч чадахгүй. Бусдын төлөө амьдраад тэгээд тийм травматай болчих. Дараа нь том болоод бусад хүмүүс амжилттай бизнес хийдэг ч юм уу, амжилттай дуу гаргадаг ч юм уу тий. Амжилттай явахад тэрэнд ингэж хорсон зөөцөж
трама хөдөлж штэ. Чи багаас нь чи тэрний хөвчийг онц сурах хэрэгтэй гэдэг. Загнаснаас болоод өөрийгөө lost буюу өөрийгөө гээцсэн. Тэгээ өөрийгөө гээцсэн юм чи дандаа бусдыг харж хатаархаж явна. За тэр хатаархал чи сошиалд орж ирэхээр нөгөө нэг хар бараа энерги болоод бид нар нөө цөөхөн монголчууд тамийн тоогооны үлгэрт бие бинийгээ татаж амьдэрдэг гэдэг тэр уур амьсгалыг чи бүрдүүлж өгöd байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг хүмүүжлэлтэй л холбоотой болж байна. За тэгвэл одоо нөгөө нийгэмд ингээл яг манай концепттай уярдан орхуулаад асуухад миллениал эсвэл Gen X үеийн Gen-ийн ингээ хитрхи буруу шаардлага. Зүгээр л Gen-ийг алдаад байгаа, Gen-ийг буруутай, Gen-ийг хариуцлагагүй. Нөгөө Gen-ийн талаасаа бас та нар хоцрогдсон, та нар бүдүүлэг, та нар бараг л чулуун зэвсэг гэх гээд байгаа юм шиг иймэрхүү ингээл дайралтуудыг үе хоорондын ялгаа гэдэг нэг юм нэршлиг өөрсдөндөө тогтоочсон ингээд байгаа. Тэгвэл таны бодлоор үе хоорондын ялгаа байна уу? Эсвэл зүгээр насны залуу болон хөгшин гэсэн ялгаа байна уу энэ дээр? Би бол тийм алдаа малдаа нийгэм тийм өндөр байгаа гэж мэдэрдэг. Хэрвээ байгаа бол тэр өөрөө эмгэгтэй хүл тэрийг анзаарч Gen Z рүүгээ дайрж байгаа. Тэр нь Gen Z-ийн алдааш тэр хүний өөрийнх нь эмгэг гэж би бодож байна. Тэгэхээр эмгэгтэй хүмүүсээс хол байх л болоо гэж хариулт. За манай Чибрушкагийн хувьд энэ 2 3 үеийн хоорондох ийм дайралцсан, хоорондох нэгнийгээ хитрхийг шүүмжлээд байгаа байдал нь насны ялгаа юу эсвэл үнэхээр үе хоорондын ялгаа юу? Өссөн орчиндоо л хамаардаг байх та. Одоо Хүмүүжил орчин. тэгээ хүмүүжил орчин хүн болго өөрөөр аав ээж, өөрөөр зан ар шинтэй аав ээжтэй. Тэгээд гэтээ нөгөө нэг ганцхан ингээ нэг үеийн ганцаараа хариуцлагагүй биш ингээд бусад бас ингээ миллениал ч юм уу X ингээд бас юм хариуцлагагүй ч юм уу ажлаа цалгардуулдаг тийм хүн угаасаа байж л байгаа. Гэхдээ одоо нэг тийм өөрөө нөгөө нэг ингээд тэр насыг ингээд туулаагүй юм шиг ингээд нөгөө нэг ханддаг болохоор тэрэн дээрээ тэгж ялгаж үзтээ болоо гэж боддог. Гэхдээ бас хоёр талтай л хта. Түрүүний ярьдаг трама юм шүү. Жишээлбэл тэр миллениал одоо чиний насан дээр их зовж ээж л дээ. Аха. Тэ? Аха. Зовлон үтсэн байна, ядарсан байна. Аха. Их өсөж. Гэтэл чи тэр хүний нүдэнд тэхгүй байгаад хаа уур нүрэн штэ. Тэгээ чи трама юм биш үү? Та нар ингээд тэ Бас тийм ээ. чиний насан дээр би ингэдэг байлаа. Та нар гэтэл тэхгүй байна, хөдөлмөрлөхгүй байна. Та нар залахгүй байна. Тэр хүний өөрийнх нь трама нь яваад. За маш сайхан ярилцлага болж байна. Өнөөдөр гадаа ямар ч гоё дулаахан байх юм тийм ээ. За ерөнхийдөө бол тэгээд одоо бас хүмүүс хангалттай хэмжээнд манай подкастыг үзээд ойлгож байгаа байхаа хувь хүмүүсээ юм байна шүү. Хүмүүжлээсээ юм байна. Өссөн орчноосоо юм байна. Эсвэл үнэхээр нийгмийн олонхоос биш зөвхөн өөрийгөө толдоод үзээрэй гэдгэл хариултууд манай подкаст дээр гарч ирж байгаа. Тэгээд та хоёроо бас манай подкастт оролцоод нэг орой бит хоёртай ингэж ярилцаж өнгөрүүлсэнд маш их баярлалаа. Үнэт цаг заваа зориулсанд баярлалаа. Баярлалаа. Өнгөө цаг байсан. Баярлалаа урьж авчирсанд. За тэгээд бид аль нэг үеийг шүүмжлэх гэсэнгүү үе хоорондын үзэл бодлын огтлолцол, ойлголцол, зөрүүтэй зүйлс хаана гарч ирж ийн тэр нь үнэхээр үе хооронд гэдэг нэршсэн нэршлүүд дээрээ байна уу? Эсвэл насны залуу хөгшин гэдэг дээр байна уу? Туршлага хамаарч ийн үү гэдгийг үзэгч та бүхэнд хариултыг нь үлдээе. Тэгээд манай энэхүү дугаарыг Sapporo болон Hardis Godiva хамтарч ажилласан. За тэгээд энэ гайхалтай орчныг бүрдүүлж өгсөн уулз баар салбар хоёрынхондоо маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар дахин уулзцгаая.